За сайн байцгаана уу. За бид өнөөдөр Монгол бичгээр хэрхэн хичээнгүй цэвэрхэн бичих вэ гэдэг тэр хичээлийг авч үзэх гэж байна. Өнөөдөр хичээл маань үсэг бүгд үз дууссан. Тийм учраас бүх үсгүүд үз дууссаны дараа үсгүүдийн хоорондоо ямар харьцаагаар яаж одоо бичигддэг вэ гэдэг энэ талаас нь хичээнгүй бичгийн хичээлийг авч үзэх гэж байна. За бид мэдж байгаа одоо ямар ч үг байсан бид уншиж чаддаг болсон. За энд за энэ амьдрна гэсэн үг ингээ байж байна. Амьдрна гэсэн үг. За тэгвэл энэ дээрээсээ доошоо бичигдэж байгаа учраас энэ үгийг шулуунаар илэрхийлэх гэх юм бол бид ямар шулуу илэрхийлж болох вэ гэхээр л энд ингээд шууд ганц ингээд зураас татчих болно. За энэ зураасаа бид нэр ингээд C гэж тэмдэглэж. C гэж тэмдэглэж. За тэгвэл тэр зураас мань энэ байж гэнэ гэсэн үг шүү дээ. Энэ байж гэнэ гэсэн үг шүү дээ. Энэ байж гэнэ гэсэн. Тэгвэл энэ зураасаа юу гэж нэрлэх вэ гэхээр энийг бол босоо. Босоо шулуун татчлаа. Босоо шулуун татчлаа. Тэгвэл энд босоо шулуун дээр юу байх ёстой юм бэ гэхээр бол энд үсгээс үсгийн хооронд ямар хэмжээний нуруу бичих юм бэ? Нуруу бичих юм бэ? Тийм ээ? Хаана нуруу бичих, хаана нуруу бичихгүй байх, хаана нуруугаа их бичих, хаана нуруугаа бага бичих юм бэ гэдэг. Өөрөөр хэлбэл энэ хоёрыг яагаад ямар хэмжээгээр ингэ салгаж бичих юм? Бас одоо тийм ээ энэний дараа хэрвээ үг байна гэж бодох юм бол амьдранд би гэдэг үг байна гэж бодох юм бол тэр би гэдэг үгийг хаана бичих юм бэ? Тэгэхээр эндээс босоо тэнхлэг гэдэг дээр үсгээс үсгийн хооронд ямар хэмжээний нуруу байх юм бэ? Энийг шийднэ гэсэн үг. Нуруу байх бай. Бас үгээс үгийн хооронд ямар хэмжээний зай байх юм бэ гэдэг. Тэгвэл энэ тэнхлэг дээр энэ одоо тийм ээ шулуун зураасан дээр болохоор бол энэ босоо зураасан дээр энэ хоёр асуудал шийдэгдэх ёстой юм байна. Хичээнгүй бичгийн хувьд. За тэгвэл одоо энэ С гэсэн талынхаа энэ талыг А тал гэж нэрлэж. А тал. Энэ талыг Б тал гэж нэрлэж. Б тал. А тал. Б тал. Б тал. Тэгвэл А талд бид энэ шүд байж байна. Шүд байна. А талд одоо энд маань шүд байна гэсэн үг. За энд шил байж байна. Бид бүгдийг мэдж шít. Шил. За энд Д үсэг байж байна. За гидс байж байна. Эр үсэг байна. Эр үсэг байна. Ганагийн цэг байна. Орхиц байж байна. Маш олон дүрсүүд одоо энэ А талд гардаг юм байна. Тэгвэл энэ А талд гарч байгаа дүрсүүдийг энэ орхицыг ямар хэмжээний урагшаа авчдгийг энэ эр үсгийг ямар хэмжээний урагшаа авчдгийг энэ Д үсгийг ямар хэмжээний урагшаа энэ шилбиг ямар хэмжээний урагшаа шүдийг ямар хэмжээний урагшаа энэ гидзийг ямар хэмжээний урагшаа авчдгийг шийдэх хэрэгтэй болж байна. Тийм учраас энэ С шулуунаа огтлцуулаад энд ингээд бас одоо нэг шулуун зураас садлаа. Тэгвэл Б талд гарч байгаа дүрсүүд маань энд ингээд титэм байж байна. Энэ одоо титэм ингээ байна. За энд мөн одоо ингээд М үсэг маань байж байна. Энд ард ингээд сүүл байж байна. Сүүл байж байна. Тэгвэл энэ гарч байгаа дүрсүүдийг ямар хэмжээний хоошоо бичих юм энийг шийдэх хэрэгтэй болох учраас энэ С шулуунаа огтлцуулаад энэ хөндлөн тэглэнгээ татах хэрэгтэй болж байна. Энэ хөндлөнгөө одоо тийм ээ Д гэж нэрлэж. Д гэж нэрлэж. За тэгвэл энэ хэсэг дээр ямар асуудал тавигдж байгаа нөхөр л энийг болохоор бол юу гэж нэрлэж болох вэ гэхээр энийг бол хөндлөн тэнхлэг гэж нэрлэж байгаа. Хөндлөн зураас гэж нэрлэж байгаа. Хөндлөн зураасан дээр юу байх вэ гэхээр А тал Б тал хоёр тийм үү? Ямар хэмжээгээр хоошоо урагшаа татагдах юм бэ? Энэ С шулуунаас хоёр тиш ямар хэмжээр хоошоо урагшаа бичигдэх юм бэ гэдэг. Энэ үсгүүдийн харьцааг заадаг тэнхлэгээ хөндлөн гэж авч үзэх юм байна. За тэгвэл энд нэг зүйлийг хараарай. Энд шүд байна, гидс байна. Шүд гидсээс их бичигдэж байгаа энэ шил байна. За ингээд энэ Д үсэг байна. Энд мөн орхиц байна. Ингээ харсан чинь энэ бүхэн шүд буюу гидсээс урт бичигдэж байгаа энэ дүрсүүдээ нэг нь налуугаар ингээ бичиж байна. Нэгэн одоо тийм ээ параллел тийм ээ. Тийм одоо зэрэг дүрсгэд ингээ бичиж байна. Тэгвэл энд нэг нь налуу байдаг юм байна. Тэгэхээр энэ тэнхлэгээ тийм үү бас нэг зураасаар илэрхийлж байгаа бол ямар зураас энд байх ёстой болж хурж байгаа гэхээр энд ингээд нэг ийм налуу зураас байх ёстой болж хурж байна гэж. За энийг F гэж нэрлэлээ гэж бодоход энийг болохоор юу гэж нэрлэх вэ гэхээр бид нэр налуу гэж нэрлэлээ. За тэгэхээр налуу гэдэг тэр ямар асуудлыг шийддэг юм бэ гэхээр тийм ээ энд бид нар хэдэн градусын налуу байдаг юм бэ гэдэг энийг шийдэх хэрэгтэй болж хувирч байна. Одоо тэгвэл бидний дараалал налуу хэсэг. За тэгэхээр энэ налуу хаана байгаа вэ гэсэн. Налуу хаана гарах вэ гэхээр шүд буюу гидснээс урт бичиж байгаа хэсэг. За энд шилбэн үсэг шилб байж байна. Энэ Д үсэг байж байна. За тэгэхээр бидний тэр налуу болохоор энд байж гэн гэсэн үг. Энд байж байна. За энд байж байна. Мөн одоо энэ эр үсгэн дээр байна.
За ингээд оркестр ингээд байж чинь. За тэгвэл эндээ сургуулаад Монгол бичиг дээр хичээнгүй бичиг гэдэг хичээнгүй бичигт хоёр одоо нэр томьёоны асуудал гарч эхэлнэ. Зөвхөн хичээнгүй бичигч ч байна. Түүнээс шүүл шилбэн үсэг, шилбэт үсэг гэсэн. За ингээд шилбэн үсэг, шилбэт үсэг гэсэн хоёр нэр томьёоны асуудал гарч ирнэ гэсэн. Шилбэн үсгийг ямар үсгийг хэлдэг юм хэрэг зөвхөн ийм үсгийг хэлнэ. За одоо ингээд шилб явлаа тэгээд дууслаа. Шилб явлаа дууслаа. За тэгвэл ийм үсгүүд ямар үсгүүд байдаг гэхээр л тийм ээ энд үе үсэг байж байна. Шилб явлаа дууслаа. За одоо мөн бид хүмүүс байгаа хосог шиг явлаа шилб явлаа ингээд боллоо. За мөн одоо ингээд эр үсгийн энэ шилб явлаа дууслаа. За тэгэхээр эдгээрийг бол шилбэн үсэг нэрлэж байгаа. Шилбэн үсэг гэж. Шилбэт үсэг гэдэг бол энэ үгэнд энд байж байна. Энд байж байна. За тэгэхээр энэ маань болохоор яах вэ гэхээр шилб явлаа. Шилб явлаа. Шилбэний төгсгөлөөс нар буруу ганцхан бүтдэг одоо ингэж үсэг байдаг. Тэр бол дэв үсэг. Бус бүх үсгүүд нар зав эргэж байдаг бол энэ нар буруу эргэн. За шилб явлаа. Дээшээ матила яа үсэг. Шилб явлаа. Доошоо матила ва үсэг. Шилб явлаа ингээ багал зур үсгэлээ хаа үсэг. Хаа үсэг. За тэгээд нөгөө энэ хааг болохоор бид бол тийм ээ лавг тийм ээ. Одоо энэ хүнүү гэдэг гих мэтэр одоо тэрэнд орчдөг хаашаа. За тэгэхээр энэ хоёрын ялгааг болохоор энэ шилбэн үсэг гэж зөвхөн шилб төгсгөлтэй үсгийг хэлнэ. Шилбэт үсэг гэж шилбэний төгсгөлөөс цааш ямар нэгэн дүрс өчж байгаа үсгийг хэлнэ. Ингээд ерөөсөө асуудал амархан болчихлоо. За тэгвэл ингээд эндээс ингээд харахад хэдийгээр энэ самбар дээр ингээд тийм ээ энэ заагч багшийн бичиг байгаа ч гэсэн угтаавал тийм ээ энэ ингээд энд нэг хөндлөн тэнглэгээ ингээд бүрдүүлэхэд энд дээш ингээд татхад эндээс ингээд нэгэн грац үүсэж байна. Тэгэхээр Монгол бичгийн тийм ээ энэ шилбэн буюу шилбэт үсгийг 45-аас тийм ээ 50 градусын налуунд байдаг юм байна. Энэ болохоор бол одоо архивтайгаа бичгнөө тийм ээ одоо тэр бүхнийг ингээд үзэхэд бол энэ шилбэт үсгүүдийг 45-аас 50 градусын налуунд бичдэг юм байна гэж ингэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр одоо бүх зүйлийг одоо ингээд зөвхөн 45-аас 50 градусын налуугаар бүгдийг хийдгүү байх нэ. За ингээд шилбийг энэ 45-аас 50 градусыг зөрчдөг хоёр тохиолдол байна. Тэрний одоо тийм ээ ямар тохиолдол байх вэ гэхээр энэ бид нэр ингээд тэнхлэгээ ингээд харлаа. Тэнхлэгээ ингээд зурлаа. Эднэр одоо энэ налуу хэсэг энийг авч үзэж байна. Энийхээ одоо тийм ээ 45-аас 50 байдгийг сая ингээд тогтоочлоо. Тэгвэл 45-аас 50-аад зөрчдөг тохиолдол нь хаашаа зөрчдөг гэхээр энэ хөндлөн тэнхлэгийн дагуу зөрчдөг. Энэ хөндлөн тэнхлэгийн дагуу. Тэгэхээр бүгдийг 45-аас 50 руу налуулж хийдэг байх нь энийг эсрэгцүүлээд их зөвчдөг хэсэг нь болохоор энэ хөндлөн тэнхлэг дээр байдаг байна. За тэгвэл налууг зөрчдөг нэг тохиолдол хоёр тохиолдлын нэгдүгээрх нь хаана байх вэ гэхээр л энэ байна. Налууг зөрч хоёр дахь нь. За ингээд энэ титэм байна. Тий. Гэдсний дээрх титмийн шүдийг их зөчнө. Өөрөөр хэлбэл энийг ингэж өчгөх гэсэн. Ингэж өчгөх гэсэн. Ингэж өчгөх. Ингэж өчгөх юм бол буруу. Ингэж өчвөл зөвөө гэсэн. Тэгэхээр энийг зөвхөн энэ үсгэн дээр л ингээд аваад үзэж болохгүй. Энийг цаашаа одоо ухаж төнхөж ингээд цаашаа ингэж ургуулж бодох хэрэгтэй болж байна чинь. Тэгвэл одоо бид нар энийг мэдж байгаа нь ямар үсэг байх вэ гэхээр энэ өө үсэг байна. Өө үсэг байна. Тэгвэл энэ гэзний дээрх титэм гэдгээрээ энийг их зөчдөг юм байна. Энийг ингээд хоёулын ингээд энд жингэж үчээд үгийнхээ шилбэг 45-аас 50 бичээд энийг жингэж үчгэл юм бол энэ тэгээ нэг буруу болно гэж шүү дээ. За тэгчээд л одоо зөвхөн энэ хоёр дээр байдаг л ойлгох юм бол буруу болчихж байгаа. Тэгээ энийг цаашаа ухаж төнгөж ингэж хөөж боддог тийм сэтгэлгээс байх хэвээр. Тэгэхээр бид нэр хоо хуу гэж байна. Одоо ингээд хоо хуу гэж яхад энэ ингээд ингэж үчих хэвээр. Тэгээ эндийг ингээд таслаа. Эндээс энийг ингээд харахад энд бид нэр яг одоо титмийг өвчж байна гэсэн үг. Тийм учраас энийг яаж үчихгүй байх вэ гэхээр тийм ээ. Энийг ингэж бичихгүй байх нь хэвээр болж байна. Яагаад тэгэхээр энэ маань болохоор титэм гэсэн үг байна. Титмийг гэцний дээрх титмийг яаж үчих вэ гэхээр энэ их зүчнэ гэдэг хуулиараа энэ ингэж үчихгүй гэсэн. За тэгвэл өшөө бид нар зам эргүүлэгдэхээр яах вэ гэхээр энийг ингээд тоотоо. За тэгвэл одоо энийг бас мөн одоо тийм ээ энийг ингээд байхгүй гэж ойлгох юм бол энд маань титэм байж гэнэ гэсэн үг шүү. Титэм байж гэнэ гэсэн үг шүү. Тийм учраас бид нар энийг яах вэ гэхээр энийг доошоо ингэж бас ингэж үчихгүй. Ингэж үчихгүй болж байгаа юм. Тэгэхээр бид юуг ямар өгүүлбэр хэлсэн гэвэл гэдсний дээрх титмийн шүдийг их зүчнэ гэж хэлсэн. Гэтэл зөвхөн О-гийн дээдлийн одоо титмийн шүдийг гэж хэлэв. О-гийн дээдлийн титмийн шүд гэж хэлэв. Яг гэдсний дээрх гэж хэлчихээр энэ маань цаашаагаа бол ийм олон ингэж салбарлаж ингэж явах нь соосог энийг бас одоо ингээл титэм гэж ойлгох юм бол энийг бас ингээл их цэцгэн байна. Өөрөөр хэлбэл энд ингээд энийг доош нэгдөө ингэж үчихгүй болж хувирч байна. За, нэгдүгээр асуудал. За тэгвэл энийг нэг зүйлээр бас
цааш нь одоо ингэж ойлгох хэрэгтэй болж хөрч байна. Өөр цаашаагаа бол яах вэ гэвэл энэ ийм явлаа шүү дээ сая. Гэзсний дээрх титмийн шүдийг их төвчнэ гэдэг юм бол. Тэгвэл одоо тийм ээ энэ тийм ээ ямар хоёр одоо үсэг энд байна гэхээр энэ цээчээ үсэг, цээчээ үсэг. Бас одоо зээчээ үсэг. Энэ хоёр маань одоо урагшаа гардаг гэзтэй адилхан одоо эгнэнд бичигддэг үсэг. Урагшаа гарсан. Тэгвэл энэ хоёр дээр бас одоо адилхан энэ хууль үйлчлэх хэрэгтэй. Адилхан хууль үйлчлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энд энийг авч үзье. Энэ хэсгийг авч үзье. За эцэг гэдэг үг байх юм бол тийм ээ. Эцэг гэдэг үг байх юм бол энэ ингэж эгц үчээд эцэг гэж ингэж үчгэн байна. Энийг ингэж үчгэн. Тэгэхгүйгээр энийг тийм ээ одоо ингэ бичгэл юм бол ингэж үчгэл юм бол одоо ингээ буруу болж хувирна гэсэн. Тий. Өөрөөр хэлбэл гэзсний дээрх титмийн шүд гэдгээр энийг эгц үчих хэрэгтэй болж хувирч байна. Эзэн гэдэг үг гэж байна. Эзэн гэдэг үг гэж байна. Эзэн гэдэг үгийг ингэж үчнэ. Энэ гэзтэй адилхан гэсэн тийм учраас энэ титмийг эгц үчээд за энийг хэрвээ доошоо ингээл бичгэл юм бол энд одоо ингээд бас ингээ буруу болно гэсэн. За тэгэхээр одоо энийг бид нэр тийм ээ зөвхөн нэг л өгүүлбэр хэлсэн. Гэзсний дээрх титмийн шүдийг эгц үчнэ гэсэн. Одоо тэгвэл эндээ сургуулаад о үгийн дээрх гэж хэлээгүй шүү дээ. Тэгэхээр та бүхэн яах вэ гэвэл энийг л одоо бодох хэрэгтэй болж урьж шүү дээ. Энэ ингээд би өвөл гэдэг үг өчж байна. Эбүл гэд өвөл гэдэг үг өчж байна. Энэ үл гэзсний дээрх титмээ. Түүнээс б үсгийн дээрх титэм гэж тэгж ойлгож болохгүй шүү дээ. Тийм учраас энийг ингээд тэр өвөл гэдэг үгийг ингээд бичиж байгаа хүн л байх юм бол энэ би буруу өчлөө гэж ингэж бодох нь. Энэ үл гэзсний дээрх титэм гэдгээр. За ингэж ухаж цааш нь одоо ингээд задлж бодох юм бол энэ ганц өгүүлбэр маань ингэж их олон гэж хувирч та ингэж түүний дагуу бодсооргаад зөв бичих бололцоотой бүрдэж байна. За энэ 45-50 градусыг зөрчдөг нэгдүгээр тохиолдол гэзсний дээрх титмийн шүд. За хоёр дахь тохиолдол, нэг дахь тохиолдол нь юу вэ гэхээр энийг авч үзлээ шүү дээ. Зөрчдөг тохиолдол байна гэдэг. Гэзсний дээрх титм маань эгц үчигднэ гэдэг. Эгц үчигднэ. За хоёр дахь тохиолдол нь энийг хэлж байгаа. Энэ шилбэ болохоор 45-аас 50 градусын налуугаар ингэ биччихнэ. Шилбэ 45-аас 50 градусын налуугаар ингэ биччихнэ. Харин энэ титмийн шүдийг эгц үчнэ гэдэг. Энэ хэлбэрийг хэрэгцээ одоо ингээл бичдэг бол тийм ээ. Ингээл хэрвээ хоёулын налуулаад ингээл бичдэг бол тэгэл ингээл нэг үсгэнд байх хэмжээ сунаал ингээл тэгэл зохиомл суналт үсэл эндээс үдээд нөгөө нэг бичиг налуу байна. Налуугийн эсрэгцээд эгц байна гэдэг. Энэ хоёрыг тэнцвэрээ хангаж хичээнгүү цэвэрхэн гоо сайхан гэдэг нь гарч ирдэг бол тэр хэлбэр байхгүй болно гэсэн. Тэгэхээр энэ хэлбэр буруу гэсэн. За тэгэхээр бид нэг зүйлийг хэлж шít. Шилбэний дээрх титмийн шүдийг эгц үчнэ гэж хэлсэн. Тэгвэл одоо энийг ганцхан одоо ингээл и үсгийг ингэж бичих юм байна гэж ойлгох юм бол буруу болох нь шүү дээ. Мөн одоо ялгаа авахгүй титэм гэж байх юм бол титэм гэдэг одоо ти гэдэг үе явж байх юм бол энэ хэлбэрийг байхгүй байна гэж бодоход л энэ маань яг титэмтэй адилхан одоо хэлбэр үүслэх гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ 45 градусаараа энэ болохоор л эгц үчигднэ гэж ингэж ойлгоно гэсэн. За мөн эндээс үүдээд бас хэлбэр байж байна. Ямар хэлбэр байх вэ гэхээр л энэ ингээ харахад и үсэг шиг харагдаж байна. И үсэг байгаа учраас энийг одоо ингээд эгц үчнэ гэж ингэж ойлгож байгаа бол энэний араас шууд үргэлжлээд эрдэм гэсэн үг явах гэж байгаа байхгүй. Эрдэм. Тийм учраас яах вэ гэвэл энийг тийм ээ энэ одоо эгийн араас эр үсэг орж хахад эгц үчж яагаад байгаа юм бэ гэж тэгж асуух бол хэрэггүй болж хөрж шүү дээ. Энэ хэлбэрийг бүгдэнд байхгүй гэж бодох юм бол цаана үлдэж байгаа хэсэг ерөөсөө юу вэ нөхөр л энэ хэсэг үлдэж шүү дээ. Тэгэхээр би ямар үг өчөх гэж байгаа лээ гэдэгтэйг бодно гэхээс биш зөвхөн и үсэг өчөх гэж байна гэж бодож болохгүй байна. Энд бол и үсэг биш шууд энэ маань бол эр үсэг болохын одоо үндэс ингээд энд явж шүү дээ. Мөн яг энтэй адилхан юу байх вэ гэхээр энд ингээд
өдөр гэсэн үг ингээ бичнэ. Тэгвэл энэ ингээд урт одоо ингээ шилбэлт үсгийн энэ урт шилб гараад ирлээ. Тэгвэл энэ хэлбэрийг ингэж бичих юм байна гэж. Ингэж ухаж цаашаа бодох хэрэгтэй. Түүнээс аваач бол энд и үсэг биш юм чинь шууд өдөр гэдгийг ингэж бичих юм байна гэдэг. Ингэж бодвол энд буруу болж ирнэ гэсэн үг байна. За мөн одоо яах вэ гэхээр шилбний дээрх титмийн шүд гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл энд ийм үсгээ явьчихна. За тэгэхээр энд бид нэр ямар хэлбэрийг гаргаж ирж байгаа гэхээр энд ингээд юу вэ гэхээр энд титэн байж гэн энд одоо шүд байна, шилб байж гэн. Тэгвэл энд тийм ээ нэг гэдэг үг гэж байна. Энд бол г үсэг гэж хэлсэн. Гэтэл бидний хэлж байгаа юм бол шилбний яриг титмийн шүд гэсэн чинь эндээс шууд ухаж бодохоор шууд одоо энд нэг и үсгийн мань хэлбэрэнд гараад ирлээ шүү дээ. Энэ гараад ирж байгаа нөхцөл одоо бид нэр яах вэ гэхээр энэ хэлбэрийг ингэж ангайлгаж ингэж бичиж болохгүй болж өрч шүү дээ. Тий? Энэ хэлбэрээр ингэ бичнэ гэж. За тэгвэл мөн одоо бид энэ үг ингэ гараад ирлээ. Аба гэд гараад ирлээ. За тэгвэл энд яах вэ? Титэн байж гэн эгц шүд байх хэвээр энд нөгөө нэг шилб маань одоо энд байж гэн. Тийм учраас энэ хэлбэрийг болохоор яаж бичихгүй байх вэ гэхээр л ингэж шууд доошоо унжуулж ингэж бичихгүй болж өрч шүү дээ. Тэгээд ирэхээр бид нар нэг өгүүлбэр маань ингэж олон үсгээр ингэж мөрдлөг болж хуурч байдаг юм байна гэж ойлгох хэрэгтэй. За энэгээр бид нар налуу харьцаан дээр нэг зүйлийг ойлголоо. Налуу харьцаанд шилбэн буюу шилбэт үсгүүд гэж байдаг юм байна. Шилбэн үсг гэдэг нь зөвхөн шилб төсгөлтэй үсгүүдийг хэлдэг юм байна. Шилбэт үсг гэдэг нь шилбэний төгсөөс цааш одоо дүрс үтдэг үсгүүдийг хэлдэг юм байна. Эдгээр үсгүүдийг 45-50 градусын налуунд бичдэг юм байна. За энэ 45-50 градусыг налуу зөрчих хоёр тохиолдол байдаг юм байна. Гэзний дээрх титмийн шүд, шилбэний дээрх титмийн шүд гэдгээр энийг одоо чиглүүлж ойлгодог юм байна. За ингээд бидний налуу харьцаа үгээр өндөрлөж байна. За бид сая налуу харьцааг авч үзлээ. За хоёрдугаар харьцаа нь хөндлөн харьцаа байх хэвээр. Хөндлөн харьцаа авч үзлээ. Хөндлөн харьцаа гэдэг маань энэ А талын явдал, Б талын явдал, Б талын явдал. Тэгвэл ингээд А талын явдлыг нэг тусгайд нь Б талын явдлыг дараа нь тусгайд нь эцэст нь А тал Б тал хоёрыг яаж хоорондоо авчлах вэ гэдэг энийг авч үзье. За тэгвэл А-гийн 1 нь юу байна вэ гэхээр энэ А тал гэдэг маань энийг хэлж байгаа. А талд шүд байна, шилб байна, шилбэт үсг байна, гэц байна, эр байна. За ингээд тусал орхиц байна. А-гийн 1 нь болохоор энэ А талд С шлуунд хамгийн ойрхон 붙ож байгаа шүд байж байна. Тэгвэл шүдийг нэг дахин урт сунгаж утсантай шилбэн үсгийн урагшаа гарах хэмжээ тэнцсэн. Тэгвэл энэний доор ямар үсгүүд байх хэвээр гэхээр тийм ээ. Нөгөө бидний мэддэг сая ү үсэг байх хэвээр. За ингээд одоо Ж үсэг маань байх хэвээр. Мөн одоо яах вэ гэхээр нөгөө хосогшгийн урагшаа гардаг урт хоёр шилб маань байх хэвээр болж байна. Мөн одоо энд тийм ээ эр үсгийн шилб байж хэвээр. Тэгвэл энэ шүдийг нэг дахин урагшин сунгаж утсантай энэ шилбэт үсгийн урагшаа гарах, шилбэн үсгийн урагшаа гарах хэмжээ тэнцсэн. Шилбэн үсэг гэдэг бол сая бид нэр налуу харьцаан дээр авч үзлээ. Зөвхөн шилб төгсгөлтэй үсгийг шилбэн үсэг гинэ гэдэг. Тэгвэл эндээс бидний томьёо болохоор бол шүдийг үржих нь 2 тэнцүү шилбэн үсэг. Шилбэн үсэг. За тэгвэл ийм байдаг юм байна. За тэгвэл энд болохоор А-гийн 2 маань энэ хараараа амьдрал гэдэг үгэн дээр шүднээс арай жоохон том болохоор гэц байж байгаа. За тэгвэл гэцийг нэг дахин урагшин сунгаж үзсэнтэй саяын бид нэр одоо налуу харьцаан дээр авч үзлээ. Шилбэт үсгийн урагшаа гарах хэмжээ тэнцсэн. Энд яа үсэг байж гэн, за мөн ва үсэг байж гэн, за мөн хаа үсэг ингээ байж гэн, хаа үсэг байж гэн. Илхаа гэдэг нь хаа үсэг байж гэн. За тэгэхээр энэ шилбэт үс гэдэг маань бол шилбэнээс цааш одоо дүрс гаргаж байгаа бүх үсгүүдийг хэлнэ гэж зааж утсан. За тэгэхээр энэ томьёо нь яах вэ гэхээр гэцийг үржих нь 2 тэнцүү одоо энэ шилбэт үсэг. Энэ байдаг юм байна гэж. За тэгвэл бид бүхэн өмнөх бүр одоо анхны шахуу хичээл дээр үзчихсэн шүд гэц хоёрын хэмжээ өөрөө. Энэ шүд болохоор бол хүзүүтэй адилхан, гэц нь гэцтэйгээ адилхан. Тэгэхээр бол хоёр өөр хэмжээтэй юмнаас нэг дахин сунгаж үүсгэхэд үрдэн өөр үүснэ гэд А-гийн 3 дахь гарч ирсэн. Тэрийг санаж байгаа бол за ингээд шүдийг нэг дахин сунглаа шилб гарах хэвээр, гэцийг нэг дахин сунглаа шилбэт үсэг гарах хэвээр. Тэгвэл энийг нэг дахин авахаар энэ гардаг юм байна. За тэгвэл нэг гэцээ нэг дахин авахаар энэ ингээ гардаг юм байна. Тэгвэл энэ хоёрын ингээд хоосон зайданд Г-нагийн туслыг бичээрэй гэж ингэж заасан. Тэгвэл одоо А-гийн 4-т нь болохоор А-гийн 4-т нь
За энэ шилбэт үсэг. Шилбэт үсгийг нэг дахин урагшин сунгахаар энэ орхицын урагшаа гарах хэмжээ энд байх ёстой гэсэн. Тэгэхээр эндээс нэг зүйлийг бид нэр ойлгох ёстой болж байна. За ингээд шилбэт үсгийг үржих нь 2, тэнцүү орхиц байх ёстой гэдэг энэ. За тэгэхээр бид юу ойлгох ёстой гэвэл энэ гэцийг 2 дахин авлаа шилбэт үсэг. Шүдийг 2 дахин авлаа шилбэн үсэг. За шилбэт үсгийг 2 дахин авлаа орхиц. Энд юу хэлж байгаа гэхээр ерөөсө жижигэн томоо үсгэж чинь том жижигэ багтааж байна. Тийм учраас хүслээрээ урт уг нь татдаггүй юм байна. Хэн ямар хэмжээгээр одоо аль дүрсийг ямар хэмжээгээр татах уу гэдгийг бол шууд ингээ баг дүрс нь их дүрсээ гаргадаг юм байна. Баг дүрс нь их дүрсээ гаргадаг юм байна. Их дүрс нь багыгаа багтаадаг юм байна. Энэ бол бид бүхний тийм ээ энэ цээжлүүнээс өмнө байгаа А талд байж байгаа дүрсүүдийг бүгдийг одоо ямар хэмжээгээр урагшаа авчих гэдгийг авч үзэж байгаа хэлбэр. Энэ. Одоо тэгвэл Б талд байж байгаа дүрс. Энэ байж байна. Энэ байж байна. Эдгээр дүрс. За тэгвэл Б талыг авч үзье. Б талыг. За ингээд ерөнхийд нь ингээд цээжлүүн гэдэг ерөнхий нуруугаа төв нуруугаа гаргаж эхлэе. Ингээд титэм байж байна. Тэгвэл титмийн эгнээний үс гэд бид одоо бол өсгүүд мэдээгүй байхдаа энийг хамгийн анхны хичээл дээр шууд авч үзсэн бол одоо бүх үсгээ мэддэг бас учраас энд эс үсэг байдаг юм байна. Энд Т үсэг байдаг юм байна. Энд Х үсэг байдаг юм байна. За энд Б үсэг ингээ байдаг юм байна. Гэх мэтээр одоо тийм ээ энэ титэм гэдэг маань бол шууд бусад үсгийг ингээ байх хэвээр хэмжээг заасан. Энэ ингээд шугам энд байж байна. Тэгвэл үүнийг нэг дахин авъя. Үүнийг нэг дахин ингэж авъя. Тэгвэл нэг дахин авахд энд нэг нь Л үсэг байж юм байна. М үсэг байж юм байна. Энд агшлаг Г байж юм байна. Г байж юм байна. За тэгээд ирэхээр яг энэтэй адил давтамжаар дахиад энд шугам байна гэж авч үзэх юм бол энэ сүүлдний хоошоо гарах хэмжээ энд байж дээ. Сүүлдний хоошоо гарах хэмжээ. Тэгэхээр эндээс сургуулаад бид титмийг 2 дахин хоош нь яах юм бол Л үсэг байх юм байна. М үсэг байх юм байна. За одоо агшлаг Г байх юм байна гэж гаргаж ирсэн. За тэгвэл ингээд титмээ 3 дахин авч үзэх юм бол энд сүүлний хоошоо гарах уртын хэмжээ байх юм байна гэж. Тэгээд ингээд хөндлөн харьцаа гэдэг үе энэ харьцаа бол энэ тэнхлэг бол урагшаа гарч байгаа чалгаа авахгүй хоошоо гарч байгаа чалгаа авахгүй жижиг дүрс нь том дүрсээ үүсгэн том дүрс нь жижиг дүрсээ багтаадаг. Ийм одоо дэг журамтай байдаг юм байна. Түүнээс ч тийм ээ хүслээрээ урагшаа хоошоо татдаг юм гэж ерөөсөө байдгүй юм байна гэж ингэж ойлгоорой. Дараагийн хэсэг одоо бидний үлдэж байгаа хэсэг ямар хэсэг вэ гэхээр бол энэ А тал тийм үү? А тал Б тал хоёрыг бид нэр саланг долоор авч үзлээ. Энд нь А талыг авч үзлээ, энд нь одоо Б талыг авч үзлээ. Одоо тэгвэл энэ дүрс маань яаж одоо тийм нэг үгэн дээр биелээ олох вэ гэдэг. Энэ талаас нь гаргаж үзье. Нэг үгэн дээр биелээ олох нь гэдэг. Тэгжээж бид нэр нотлох ёстой. Тэгжээж бид нар үнэн байх ёстой. За тэгэхээр за энэ самбар дээр ингээд тийм ээ ямар нэгэн шугам таталгүй шууд бичигдсэн үг байж байна. За ингээд тэгэхээр бид энийг А тал гинэ гэсэн А тал гинэ. Энийг Б тал гинэ ингээ аваад утсан. А тал Б тал гинэ. За тэгвэл А талд тийм ээ А талд хамгийн бага нэг чинь ямар нэг жоох өгөөр энд болохоор шүд гэдээ аваад утсан. Шүдийг нэг дахин урагшин сунгаж бичихдээ энд юу байх хэвээр гэхээр шилбэн үсгийн урагшаа гарах хэмжээ байна гэсэн. Тэгвэл одоо тийм ээ шүд гэд соёр гэдэг маань болохоор хүзүү гэдтэй адилхан гэсэн. Тэгвэл хүзүүнээсээ гидсэн том байдаг гэдэг утгаараа ингээ гидсний урдуур нь татхад ийм дүрс гараад ирнэ. Гидсний урдуур татсан дүрс ахаад нэг одоо ингээд татхад энэ хэлбэр гараад ирнэ. Тэгвэл гидсийг нэг дахин урагшин сухад шилбэт үсгэн гарч ирнэ гэсэн. За тэгвэл шүдийг нэг дахин сур шилбэн үс гарч ирнэ гэсэн. Тэгвэл энэ хоёр өрөмний дундаас үүсэж байгаа тэр үр дүн болохоор л энд гараад ирж байгаа. Тэгвэл энэ хоёрын завсруулахаар гаанагийн тусал байна гэсэн. Тэгээд шилбэт үсгээ нэг дахин урагшин сунгахад энд юу байх вэ гэхээр л энд орхицын урагшаа гарах хэмжээ байна гэсэн. Тэгэхээр эндээс А талд юу харагдаж байна гэхээр жижигэн томоо усгэн том жижигэ багтааж байгаа. Энэ дүр зураг үзүүлж гарч ирж. Тэгвэл урагшаа гарч байгаа гэж хоошоо гарч байгаа гэж адилхан байх хэвээр. Тэр утгаараа хоошоо гарч байгаа гэж гэдэг маань бол титмийн шугам байна гэсэн. Тэгвэл титмийн энэ шугамаа тэгвэл нэг дахин авч үзэхэд энд элемийн шугам энд байна гэсэн. Элемийн шугам энд. Тэгэхээр эндээс адилхан дахиад нэг шугам энд байна гэсэн. Энд орхицын хоошоо гарах хэмжээ байна гэсэн. За тэгэхээр бид бүхэн ингэж шугам татж үзүүлээгүй. Нэг нь нөгөөгөө үүсгдэг юм аа. Жижигэн томоо одоо үүсгээд том жижигэ багтаадаг юм аа. Тэгээ өмнө бид нэгдүгээр харьцаа ямар харьцаа авсан? Налуу харьцаа авсан. Дэг ийм хэмжээний налуу утсан бол за ингээд мөн тэр шилбийг тэр хэмжээний налан захируулан бичих ёстой. Мөн орхицыг тэр хэмжээний налан захируулан бичих ёстой гэдэг. Энэ асуудлыг авч үзсэн. Тэгэхээр хоёр харьцаа нэг үгэн дээр биелээ олсон байдал энэ байж байна. За бидний дараагийн үзэх харьцаа бол одоо босон харьцаа руу орох нь. За бид 3 дахь харьцаа руу орох нь байна.
За тэгэхээр нэгдүгээрт бид ямар харьцаа авч ирсэн гэхээр энэ бол налуу харьцаа авч ирсэн. Нэгдүгээрт энэ налуу харьцаа авсан. Сая бид нэр ингээ хоёрдугаар хөндлөн харьцаагаа авч ирсэн. Одоо бид нар тийм ээ энэ гуравт харьцаагаа авч ирсэн. Гуравт харьцаа авч ирсэн. За энэ гуравт харьцаа гэж ямар харьцаа хэлэх вэ гэхээр энэ бол босоо харьцаа гэсэн. Босоо харьцаа. Босоо харьцаа юу шийддэг вэ гэхээр тийм ээ үсэг хоёрын хооронд ямар хэмжээний нуруу байх юм бэ? Нуруу байх бай. За үг хоёрын хооронд ямар хэмжээний зай байх вэ гэдэг. Энийг шийдэг. Хоёр үгийн хооронд ямар хэмжээний зайтай бичгүү эсвэл хоёр үсгийн хооронд ямар хэмжээний нуруутай бичгүү гэдэг. Энийг шийдэг харьцаа хэлнэ гэсэн. За тэгвэл одоо энд бид нэр өмнөх харьцаанууд донд бүгд ингээ хамаатай болж өгөрнө гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар одоо бол 3 дахь харьцаа бол энийг үзэх гэж байгаа. Гэтэл бидний нэгдүгээр харьцаа болохоор бол энэ нэгдүгээр харьцаа бол энэ налуу харьцаа байсан, хоёрдугаар харьцаа бол энэ хөндлөн харьцаа байсан. Тэгвэл налуу хөндлөн дээр гарсан илэрсэн юмнууд маань ингээд нар зам өргөлөөр ороомын хэлбэрт дээрээд энд ирэнгүүтээ шууд энэний асуудлыг шийдэж өгнө гэсэн. Энэний асуудал шийдэж өгнө. Ямар юм шийдэх вэ гэхээр тийм ээ нурууг юу шийдэх вэ? Зайг юу шийдэх вэ? Энэ хоёр асуудал шийдэх. За. За энэ нурууг за бид энийг мэдж байгаа. Шүдийг нэг дахин сунгахаар шилбэн үсэх байна гэж. Гидсийг нэг дахин сунгахаар шилбэт үсэх байна гэж ингээд мэдж байгаа. Тэгвэл энэ бүхнээ хамгийн анхны харьцаанд 45 градусын налуугаар бичих ёстой гэж заацсан. Тэгвэл налуу харьцаанд градусаа мэд заацсан. Тэгвэл хөндлөн харьцаанд урагшаа хэр зэрэг урт үсэх хэмжээгээ заацсан. Тэгвэл энэ одоо тийм ээ урагшаа гарч байгаа энэ дүрсээ доогуур нь ингээд зураас татлаа энд нэг цэг үүслээ. Энэ доогуур нэг цэг үүслээ. Энд цэг үүслээ. Тэгвэл энэ огтлж байгаа цэг дээрээс дараагийн гарах үсгийг бичээч гэдэг. Энэ хэлбэрийг зааж өгдөг. Тэгэхээр шилбэн буюу шилбэт үсгүүд энэ ямар хэмжээний нуруу орхиж бичих юм бэ? Үсгээс үсгийн хооронд гэдэг энийг зааж өгнө гэсэн. За үгээс үгийн хооронд ямар хэмжээний зай орхих вэ гэдгүүл бид энэ хэлбэрээр авч ирсэн. Энэ хэлбэр юунаас үүссэн гэхээр энэ үл яг явж явжвал гэдэс ингэж үчинэ. Гэцийг нэг дахин сунхад энэ шилбэт үсгөөс нь шилбэт үсгээ нэг дахин сунхад энэ орхиц зүүснэ. Тэгвэл энэ орхицын энэ хэмжээ ингэ байж байгаа. Тэгвэл энэ хэмжээний зайг юунд үлдээх вэ гэхээр үгээс үгийн хооронд бичих энэ зайд үлдээнэ гэсэн. За тэгэхээр одоо бид нар энд үг авч үзье шууд. За энд ямар үг вэ гэхээр энд хөдөлмөрлөн гэсэн үг ингэ бичнэ. Хөдөлмөрлөн гэсэн. Эндээс ингээ харлаа. Энд ингээ бид нар ингээ шууд нөгөө нэг явж байгаа цээжлон гэдэг юм ингээ гаргаад ирлээ. Цээжлунаа гаргаад ирлээ. За тэгээ ерөнхий нуруу маань ингээ гараад ирлээ. Тэгвэл энэ үүгийн шилбэг иймэрхүү хэмжээний урт хүчгийг юу зааж өгч байгаа хэрэг шүд зааж өгч байгаа. Шүдийг нэг дахин урагшин сунхаар энэ гарч ирж байгаа. Тэгвэл энэ хүслээрээ одоо ингээ бичиж болохгүй шууд нэг нь нөгөөгөө заагаад ütсэн. Тэгвэл энийг цээжлунд огтлцуул гэсэн. Одоо ингээ цээжлунтыг огтлцуул гэсэн. Тэгвэл энийг огтлцуулаа энд цэг гарч ийн эндээс шууд дараагийн үсэг эхэлнэ гэсэн. За тэгвэл энд яаж вэ? Энд ингээд цэг гарч ийн эндээс дараагийн үсэг эхэлнэ гэсэн. Энд цэг гарч ийн эндээс дараагийн үс энэ цэг дараагийн үс ингэж байна гэсэн. Тэгэхээр бид тийм ээ үсгээс үсгийн хооронд ямар хэмжээний энэ хооронд ийм хэмжээний нуруу гарахыг юу зааж гэж байна гэхээр тийм ээ ерөөс шилбэн буюу шилбэт үсгүүд цээжлунтаа огтлж байгаа энэ цэг дээрээс дараагийн үс бичнэ гэж. Тэгэхээр энд болохоор л бидний одоо үзэж байгаа юм болохоор өмнөх нөгөөний налуу хөндлөн харьцаанууд маань бол энэ бүхний урагшаа гарах уртын заагаад өгсөн. Одоо харин огтлцуулаад дараагийн гарах цэг нь болохоор бол дараагийн одоо үсгийг бичих зайг зааж өгч байна гэж тэгж ойлгох хэрэгтэй. Тэгвэл одоо энд тийм ээ хөдөлмөрлөнд би гэж байх юм бол би яах вэ гэвэл энд ингээд огтлж байна. Тэгвэл одоо эндээс дараагийнхаа одоо би бичих хэрэгтэй юм байна гэж ингэж. За тэгэхээр чи бүх үг одоо ингэ дандаа орхиц байхгүй шүү дээ. Орхиц байхгүй. Тийм учраас чи яах вэ гэвэл би үл тийм ээ 45 градусын налуугаар ингээд гидзээ нэг дахин аваад энийгээ нэг дахин авахд ийм хэмжээний орхиц өчтдөг хүн. Ийм зайг үгээс үгийн хоорондоо би гэж одоо ингэж байвал тийм үү? Монгол гэж байвал одоо ингээд Монгол тийм үү? Монгол за одоо хүн гэж яах одоо ингээд хүнж гэдэг юм уу? Иймэрхүү байдлаар одоо тийм ээ энэ би орхицчул ийм зай орхиндоо гэдэг тэр байдлаа ингээд шилжүүлэн бодож ингээд орхицгүй ингэж бичдэг байна. За өнөөдрийн хичээлээр манай цуврал 20 хичээл дуусч байна. Бидний энэ бэлтгэсэн хичээл бол зөвхөн анхан шатны төвшөнд цагаан толгой таниулах төвшөнд орсон. Тэгэхээр цаашдаа бол үсэг тусвар дээр дүрм гэж байдаг. Бас монголчуудын үндсэн дүрмүүд гэж байдаг. Тэгж гүнзгийх ёстой.
та бүхэн бүх үсгээ мэдсэний эцэст хамгийн гол нь бүх үсэг дээрээ суурилсан хичээнгүй ичлэг гэдэг тэр хичээлийг төгсгөлд нь оруулж өглөө. Та бүхэн энэхүү анхан шатны төвшөнгөө ахиулж улам цааш нь гүнзгийрүүлж суралцаарай. Амжилт хүсье. Баярлалаа.